Зөв хандлага гэдэг бол соёл. Тэгээд бүх хүмүүс маань одоо амьдралдаа илчж бай, дарчж бай, бүх зүйлд одоо зөв хандлагатай, зөв одоо үйл хөдлөлттэй байхыг уриалж байна. Залуусын хандлага, залуусын зөв бол өөр ихгүй. Зарим залуусын зөвийг настай хүмүүс нь ойлгох. Настай хүмүүсийн зөвийг залуучууд нь ойлгохгүй. Одоо босгон дээр битээ зогс гэдэг л хүн байсан манай эмээ. Би биелүүлж босгон дээр зогсож байгаа. Миний хүүхд юус ойлгохгүй байхгүй. Яагаад зогсож болохгүй юм гээл үү? Зөв хөнл, итгэлтэй, жаргалтай, ирмэн, зоригтой байдаг. Зөв байцгаая. Би зөв байна гэдэг нэг гэртээ компьютернүүдэд гэрээсээ гардггүй те. Тэр бүхэнд энд зөв байгаад ах юм уу? Эсвэл бусдад харьцаж өөрийнхөө зөв бурууг мэдэх юм. Нийгэмд ил гарахаараа худлаа зөв царайлаад дал дахаараа хогоо хайчаад яваад зөв хүн гэж хэлэхгүй. Нийгэмд зөв хандлага тогтохгүй байгаа, зөв хүмүүсийн өвдөл санаа төлөвшгүй байгаа ч юм уу. Яагаад би энэ ингэх багт би ингэж байгаа гэдэг бодол түгэж байгаа нэг зүйл бол хариуцлагын асуудал гэдэг. Би бол яг тэгж хардаг. Хариуцлага хүлээдгүй. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, боловсролтой иргэн бол өөрөө буруугаас өөрийгөө хамгаалах тархалаатай. Зөвийн талаарх өөрийн төсөөлөлт болдог. Тэгэхээр залуучуудад зөв хандлага, зөв үзэл бодолтой болоход мэдлэг мэдээлэлээ дэвшлүүлээ.